Сайн байна уу? Би санан байна. За хэрвээ энэ бичлэг танд таарлцсан, тэгээ бас та энэ бичлэг дээр дараад үзмээр сэтэлж байгаа жолтгой төрсөн болвол энэ бичлэг нь тань зориулсан бичлэг гэсэн үг юм аа. Тэгээ сахиусууд нь иймэрхүү дижитал байдлаар ч гэсэн зөвлөгөөгөө танд инхүү хүргэж чаддаг билээ. Тэгээд хүмүүс бүгдээрээ сахиус гэд бодохлоор зөвхөн ийм дээр үеийн аргаар гэдэг ч юм уу те орж ирдэг гэж бодох гээд байдаг. Үгүй сахиусууд нь ерөөсөө чаддагсан бол болдогсон болвол тантай 24/7 юм чөлөөтэй харилцаатай байхыг хүсэж байдаг. Танд хэлмээр байгаа, зааварчилмаар байгаа зүйлсүүд сахиуст ингээ байн үнэхээр арвин байж байдаг. Тийм учраас яагаад юм те дижитал байдлаар ч гэсэн тантай харьцахгүй гэж. Тэгээ маш олон сахиус бурхад дижитал байдлаар Instagram-ийн рилээр гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсээр дамжуулан тантай харьцаж өгдөг байх нэ. За тэгэхээр эмчлэх та жаахан жолтгоо татагдаад дараад ороод ирсэн болвол энэ танд зориулсан зөвлөгөө байгаа гэсэн үг юм шүү. За зөвлөгөөг нь болохоор энэ лаглаг зөвлөгөөнүүдийг нь би өөрөө зохиож хэлж өгөхгүй сахиусууд нь хэлж өгөн. Тэгээд би сон гэдэг нь болохоор сахиусуудын микрофонуудыг байх юм шүү. За таны 3 сарын төлөв байдлын хүзрийг харцгаая. Таны 3 сард ямар шүү байдалтай байх вэ? За. The Hermit Dayanch гэд хүзэр дээшээ харсан гарч ирж байна. 3 сар таны хувьд маш их дотоод аялал хийх сар байх болно. Жохон тусгаарлагдсан гэхэлэр муухай аюугүй юу те. Гэтэ энэ тусгаарлалт нь танд муухай санагдахгүй. 3 сард таны мэдрэх мэдрэмж нь ерөнхийдөө нэлээд амгалан байх болно. Харьцангуй амгалан байх болно. Амгалан бөгөөд ганцаараа өөрийгөө амрааж суух, бие сэтгэл бодлоо амрааж суух боломж арвинтай байх болно. Тэгээ хэрвээ энийг та муухайгаар хүлээж авах юм бол тэ үнэхээр ганцаардж гэн уулзах хүн байхгүй, хийх юм байхгүй, гих мэт мэдрэмжүүд төрөх боломжтой. Гэхдээ тийм мэдрэмжүүд мэдрэхийнхаа оронд та энэ ганцаараа байгаа нь өөртөө танилцах боломж юм а гэж хүлээж аваарай гэж зөвлөж байна. Тэгэхээр 3 сард сахиусууд нь таны амьдрал дах юм шүүмүүдийг танаас холдуулж өгнө. Танд сайхан зай гаргаж өгнө. Өөртөө ярилцах, тунгаах, өөрийнхөө юуг энергийг нөхөх, батарейг нөхөж өгөх ийм сайхан орон зайг нь бүрэлдүүлж өгөх болно. Энэ нь янз бүрийн ийм шийтгэл гэдэг ч юм уу те та ямарваа нэгэн буруу зүйл хийсэн гэдэг ч юм уу эсвэл бусдад гологдсон учраас гэдэг ч юм уу те эсвэл хитрхи ийм зожиг учраас ингэчлээ гэж буруугаар бодохгүй гэж сахиусууд нь танд энэ мессежийг эртчлэн хэлж өгч байна. За өөр 3 сарын төлөв байдал. Өөр ямар шүү зүйл тохиох вэ харцгаая. Тийм The Hermit гэдэг энэ хүзэр гарч ирэхлээр энэ хүзрийн дараа тохиох зүйлсүүд нь ийм том зоригтой хувирал байдаг. Тэгээ энэ том хувирлын ачаар таны амьдрал ерөөхдөө бол түгшаахж чаддаг гэсэн. Өмнөхөөсөө илүү болдог, өмнөхөөсөө лаг болдог, өмнөхөөсөө илүү өөртөө ихтэй болох гэх мэт. Тиймэрхүү зүйлсийн өмнө энэ Hermit Dayanch гэдэг хүзэр гарч ирдэг байгаа юм шүү. Тэгэхээр 3 сар болохоор түгшаахын өмнөх амралтын, тунгаалтын дотоод ажлын сар байх болно. За өөр 3 сарын төлөв байдал. 3 сард юу тохиох вэ гэдгийг хараад өгье. За. The Fool. Wow, okay. За тэгээ та зарим хүмүүс энэ бичлэгийг үзэж буй зарим хүмүүс энэ дотоод ажиллаад магадгүй толинцглаа хийдэг хүмүүсийн хувьд болохоор дотоод ажиллаа илүү бусдаасаа илүү хурдан хийж дуусгах болно зарим нь. Тэгээ ялангуяа энэ бичлэгийг олоод ирээд үзэж байгаа та 3 сарынхаа дотоод энэ энерги нөхөх энэ ажлыг, тунгаах ажлыг, дотроосоо нийгэм ойлгож авах ажлыг бусдаасаа илүү хурдан дуусгах болно. Тэгээ эхний 7 хоногт дуусгах чинь гэдэг ч юм уу те. Тэгсэн тохиолдолд та ирэх 3 сард шинэ зүйлийг эхлүүлэх боломж гарч ирэх болно. Тэ дотоод ажиллаа хийгээд дууссан юм чинь дараагийнхаа зүйлийг эхлүүлэх боломжтой болно. Энэ дараагийн зүйл нь юу ч байх боломжтой. Шинэ сайхан харилцаа байж болно, шинэ ажил байж болно, аялал байж болно. Шинэ зүйлийг олж мэдэх, шинэ төрлийн мэдлэг нэвтрэх гэх мэт ийм
том шин зүйл. Тэгээ энэ шин зүйлийг богинохон хугацаанд судлаад богинохон хугацаанд хийж агаад болцдог төрлийн зүйл биш. Хэрвээ энэ нь шинэ харилцаа болвол тэгээ түрхэн хугацаанд сайхан романтик байж агаад салцдаг төрлийн харилцаа биш гэсэн үг. Хэрвээ ажлын санал мөн болвол ганц 2 удаа ийм төсөл бишээ. Захиалгын ажил хийчихэд ингээ болдог төрлийн ажил биш. Нэг ихлүүлсэн болвол удаан хугацаагаар үр шимээ өгдөг, удаан хугацаагаар таны амьдралд байх, таны амьдралд зонхлох ийм төрлийн шин том дөрвтэй боломж таны амьдралд орж ирнэ. За тэгээд энэ боломжийг та атгахын тулд бага зэрэг эрсдлийг хүлээх шаардлагатай. Ийм 100% баталгааг тань зөвхөс нөгөхгүй. За ийм боломж байна. Энэ боломжийг атгах уу, атгахгүй юу гэдэг ийм сонголт танд гарч ирнэ. Тэгээд эрсдэл нь энэ зүйлийг сонгохгүй байх ганц шалтгаан нь жаахан эрсдэлтэй. Баталгаагүй. Ерөөсөө л тийм байх болно. Гэхдээ энэ бол маш том зүйлийн эхлэл мөн байх болно. За үүн дээр зөвлөгөө харъя бүгдээрээ. За сайхан зөвлөгөөг нь харъя. За үүн дээр ямар зөвлөгөө хэлвэл зүгээрээ. Тэгээ цагаарсан чи 0606 сахиусын тоо харагдлаа. 6-ын тоо нь тэнцвэртэй байдлыг бэлэгдэн, гэрээ хэлэлцээрийг бэлэгдэн. Нэлийн том гэрээ зурах шаардлагатай байж болзошгүй. Тийм бол сахиусан дэмжинэ. Гэхдээ ямар гэрээн дээр юу гэдэг нь те одоо зөвхөн сон гэд хүн сахиус чинь хэлж байна. Гэрээн дээр бүх гэрээн дээр гарын үсэг зураарай гэж хилээгүй гэдгийг би сануулъя. Тийм учраас 3 сар та яг ямар гэрээн дээр гарын үсэг зурах чинь энийгээ та өөрөө мэдрэмжээрээ бас давхар мэдрээрээ мэдээж би ингэж хэллээ гэд 3 сар таны амьдралд эрсдэлтэй үнэхээр юм аюултай гэрээний санал огт орж ирэхгүй гэсэн баталгаа бол байхгүй юм шүү гэдгийг сануулж өгье. Тэгэхдээ зарим хүмүүсийн хувьд гэрээн дээр гарын үсэг зурх шаардлагатай байж мэднэ. Тийм бол үүнийг сахиусан дэмжиж байна. За өөр 3 сард тэгэхээр энэ зүйл дээр энэ нөхцөл төр зөвлөгөөг нь харъя. King of Pentacles, Зоосын хаан гэдэг хөзөр гарч ирж байна. За энэ зүйл бол ерөөсөө энэ замнал 3 сар тохиох зүйлсүүд нь таны амьдралыг үнэхээр баттай болгож өгнө. Та одоо хүртэл таны амьдрал жоохон юм хэлбэлцэлтэй байсан байж болзошгүй. Хэлбэлцэлтэй, дөргионтой, баттай биш. Тэ ингээд хаяа болоод байдаг гэдэг ч юм уу тэ хаяа болохоор одоо юм жоохон эрсдэлтэй бат суур жоохон сул байж болзошгүй одоо хүртэл. Харин 3 сарын тохиох энэ боломж нь таны амьдралыг нэг юм баттай, суйртай, газардлагатай болгож өгөх болно. Нийгэм сайхан баттай, газардлагатай, суйртай болгож өгөх болно. За тэгээд та өөрөө эцэст нэг юм өөрийнхөө амьдралд юу тохиохыг бас та өөрөө шийдэх чадамж ихсэх болно. Магадгүй одоо хүртэл та юу гэдэг нь хин нэгэн даргын дор ажилладаг. Тэгээд тэр тухайн даргийнхаа зөвшөөрлийг нь хүлээдэг гэдэг ч юм уу эсвэл бусдын гэр бүлийнхаа зөвшөөрлийг хүлээхээс өөр аргагүй ийм байдалд байдаг байж болцсошгүй. Тийм бол 3 сард энэ нөхцөл байдал өөрчлөгдөх болно. За тэгээд энэ нь бас 3 сард та шийдвэрүүдийг гаргахдаа өөрийн толгоогоороо мэдж шийдвэрүүдийг гаргаарай. Өөрийн хүч чадлыг атгаарай. Өөрийн амьдралыг өөрөө зохицуулдаг байгаарай. За бас шийдвэрүүдийг гаргахдаа өөрийн хангалуун байдлыг бусдын биш. 100% эхлээд номер 1-т өөрийн хангалуун байдлыг миний хангалуун байдал гэхгүй юу? Энэ зүйл миний нойр хооллолт өдрийн хоол, өдрийн биеийн дасгал хөдөлгөөн, миний өдрийн эрүүл мэндэд гажаар нөлөөлөх нөлөөлөхгүй нөө гэх мэт иймэрхүүгээр тунгааж өөрийн эрүүл мэнд, өөрийн сайн сайхныг тунгааж агаад ямарваа нэгэн шийдвэрийг гаргахдаа тэр тухайн шийдвэр таны амар амгаланд нэмэхээр байна уу, амар амгалан нь илүү бэхжүүлж өгөхөөр байна уу? Эсвэл амар амгалан нь садаа болохоор байна уу, амар амгалгаас нь хусгаар байна уу гэдгийг нь тунгааж байгаад шийдвэрээ гаргаарай гэж зөвлөгөөгөөр гарч ирж байна. Тэгэхээр эрсдэлтэй зүйл хийлээ гэд таны амьдралыг сэнсрүүлэхтэй бүр ингээд ормонгоор нь сэнсрүүлэх, таны амар амгаланд халдах, таны сайн сайханд сөргөөр нөлөөлөх шийдвэрийг бол бүү гаргаарай гэсэн зөвлөгөө юм байна. Тэгэхээр өөрийн амар амгал, өөрийн амьдралын тав тухын цаашаа юмтэй баттай байдлыг зайлшгүй байх ёстой баттай байдлыг та номер 1-т эрхэмлэлснээр ямар ч төрлийн эрсдлийг хүлээсэн бай тэр эрсдэл нь зөв эргэх болно гэсэн ийм баталгааг өгж байгаа юм байна шүү. За одоо таны 3 сард таны ажил, карьер, хайр, дурлал, базуун бэлгийн чадвар 3 гэдэг энэ зүйлс ямар байх нь гэдгийг сайхан хараад өгье.
За 3 сард таны хайр дурлалын амьдрал ямар ах вэ? The Emperor гарч ирлээ. Ажил карьер ямар шүү байдалтай байх вэ? The Lovers Lovers биш The Devil чөтгөрөд үзэр доош харж гарч ирсэн байна. Зүн бэлэг ямар шүү байдалтай байх вэ? The Sun нар дэш харж гарч ирсэн байна. За маш гайхалтай. Ажил карьераас бусд нь маш сайн мэдээтэй байна. За хайр дурлалын байдал дээр та өөрийгөө хүч чадалтай байна гэдгээ мэдрэх болно. Тэг ингээ бусдын аясаар байх шаардлагагүй байна. Тэг бусдын зөвшөөрлийг нь хүлээх шаардлагагүй байна гэдэг ч юм уу те. Хэрвээ болзоонд гой болзоонд юмар байвал бусдыг хүлээх шаардлагагүй байна гих мэдчлэн та хайр дурлал хүн хоорондын харилцаан дээр та ер нь их лаг эрх дарахтай байна. Хүч чадалтай байна. Нөлөөтэй байна гэдгийг та 3 сард мэдрэх болно. За ажлын талбар дээр болохоор The Devil чөтгөр гэдэг үзэр доошоо харж гарч ирсэн байна. Энэ ажилтай холбоотой ямарваа нэгэн муу зуршил ил болох болно. 3 сар таны муу зуршил ил болох болно. Ажилт нь саботаж хийдэг, ажилт нь лай болдог, санхүүг нь дэмий үрдэг энэ муу зуршил 3 сар тодоос тод ил болох болно. Зарим хүмүүсийн хувьд энэ шууд утгаараа мансууруулах байдаас арх тамхи, зарим хүмүүсийн хувьд ийм одоо юмыг харах онцог гэдэг ч юм уу те. Ажил хийх гээд л эрэнгүүт төвөгшөөдөг, ажил хийх гээд эрэнгүүт юмыг сөргөөр нь хардаг гэдэг ч юм уу те. Эсвэл ажил хийх гээд л эрэнгүүт заавал ингэж өөрийгөө золиослох гээд хийгээд байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү үзэл бодлын сөрөг зүйлсүүд ил тод болох болно. Ингэснээр та тухайн зүйлийг ангаах, ангижруулах боломжтой болно. Гэхдээ тухайн зүйлийг ангижруулах уу, ангаах уу гэдэг нь 100% таны шийдвэр байх болно. За, зүүн бэлгийн хувьд дээр сан зүүн бэлгийн хувьд дээр таны зүүн бэлэг эсвэл зүүдээр дамжуулж сахиу сүвэг дээдсээс нь үнэхээр сонирхолтой, үнэхээр чухал, үнэхээр таныг үнэхээр их аз жаргалтай болгох том мэдээ ирэх болно. Та маш том мэдээг хүлээж авах болно. За бас дээрээс нь та зүүн бэлгийн тал дээр танд зүүн бэлгийн чадвар байдаг юм байна. Миний зүүн бэлгийн чадвар болдог юм байна. Эсвэл миний өмнөд мэдэрчсэн зүйл үнэн байсан юм байна. Би зөвөр мэдэрсэн юм байна. Миний зүүн бэлэг зөв ажилласан юм байна гэдэг ийм баталгаат дохиог та авах болно, хүртэх болно гэж харагдаж байна. За уншлагын энэ хэсэг ингээд боллоо. Одоо та энэ 3 үзрөөс аль нэгийг нь сонгоорой. Би бас дэлгэцэн дээр цэвэрхэн өрөөд өгөх болно. Энэ 3 үзрөөс аль нэгийг нь сонгоорой. За энэ 3 үзрээс аль нэгийг сонгонгууд нэмэлт төлбөртэй хэсэг дээр нь болохоор 3 сард танд ирж буй, танд зориулж ирж буй бэлгийг нь харж өгөх болно. Яг ямар бодит бэлэг танд ирж байна вэ гэдгийг харж өгөх болно. За бас дээрээс нь нэлээд няхуур ханддаг те амьдрал дээр илүү идэвхтэй амьдрмаар байдаг, илүү няхуур ханддаг, өөрийгөө төвшөө ахиулмаар байгаа хүмүүст нь зориулаад эх сар төвшөө ахих зөвлөгөөг нь бас давхар харж өгөх болно. За тийм ээ тэгэхээр нэмэлт хэсгийнх нь авах холбоос нь комент хэсэгт байгаа. Тэгээ энэ удаагийн уншлага таалагдсан байх гэж найдаж байна. Нэмэлтээр нь уулзъя. Маш их баярлалаа. Баяр та.